Олон улсын JICA-гийн байгууллагын дэмжлэгтэйгээр манай боловсролын их сургууль, Японы технологийн их сургуультай хамтран хөдөөгийн суурь боловсролын сургалтын чанарыг ахиулахад нь энэ төслийн хүрээнд манай Ховд аймгийн математикийн баг маань 9-р ангийн геометрийн дараалсан хургал сэдвийг сонгож авсан. Энэ сэдвийнхээ хүрээнд бид нар олон удаагийн сайжруулалт хийж видео хвшлэг бэлтгэсэн байгаа. Энэ хичээлийг маань ерөнхийдөө бол багш нар зориулагдсан бөгөөд дунд сургуулийн математикийн багш нар болон өөр бусад мэргэжлийн багш нар маань энэ хичээлээс санаа авч өөрийн сургууль хүмүүжүүлэх үйл ажиллагаанд ашиглаж чадах юм бол бидний энэ хичээлийн маань хийсэн ажлын үр дүн гарах юм аа. Хичээлийн маань баттгах болон сэргээн сануулгах дүгнэх хэсэгт бид нар сургалтын цахим хэрэглэгдэхүүнийг ашигласан бөгөөд жишээ нь баттгах хэсэгтээ бол сургалтын GeoGebra програм ашиглахыг хичээсэн. Дүгнэлт хэсэгтээ бол интерактив тест боловсруулах, мөн Adobe-Reader дээр тест боловсруулж ашигласан байгаа. Сэргээн сануулгах хэсэгтээ бид нар олон улсын байгууллага буюу Дэлхийн байгууллага хамгаалах сангийн зөвшөөрөлтөөр доктор, профессор, мөнх тогтмол багшийн зөвшөөрөлтөөр ирвэсийн бичлэгийг ашигласан байгаа. Ингээд энэ хичээлд маань ерөнхийдөө цахим хичээл бэлтгэхээс санаа авах зорилготой хичээл юм. Яг энэ 20 минутын хичээл маань сурагчдад бол зориулагдсан биш. Мэргэжлийн багш нар санаа авч өөрийн үйл ажиллагаанд ашиглах зорилготой юм аа. Ингээд та бүхэн маань хичээлээ үзэж танилцаарай. Би дархан явж имээ өдөр очиж. Гэр бүлийг хэлсэн. Халаа зураг шараа юусэн. Би л аваач. Би үдээвсэн. Би дахлын системээс блог хийсэж байгаа. Би ногоон дээр ажилласан. Би дүүрээ аваад хэлсэн. Салаас хийсэж байсан тийм. Ногоон дээр ажилласан сонирхолтойсэн баг та. Тийм, амар сонирхолтойсэн. Таны амлалтаар юусэн бэ? Би гэр бүлийнхэн байгаа хэлсэн. Би баруун тугаан мөрж болсон. Би хотч ажилласан. Би захлан дээр хаяж өдөө очиж ханаа хийж хатаа. Ирээс харсан. Тэгээ бас нэрээ бичлэг хийсэн шүү дээ. Тийм үү? Ямар гоё юм бэ? Манай бичлэгийн хөтөл. Тэг. Захлан дээр хавчин гэхдээ ирээс харан хоорч байгаа юм шиг байлээ. Миндээ амгалан сайн байцгаана уу? Би сэтгэлээрээ сайн үсийг бүтээцгээе. Сайхан амарцгаасан уу? Бүгдээрээ өнөөдөр амралтаараа үтсэн соён сайхан зүйлсийнхээ тухай 1 минут ярилцгаая. Бид нар сая таныг орших сум бүгдээрээ ярилцаад байжсэн л да. Бат өнгөрсөн зун ууланд явж байгаа дэрвсний зургийг утсан дээрээ дарж авсан гэсэн. Би хайраар явж байгаа. Энд бистэй таарсан. Тэгээд утсан дээрээ зургийг дарсан бас бичлэг хийж авсан. Бас бат командид ашиглаа ирвсийг хідэн настай болох хэр жинтэй болохыг нь тодорхойлж яриад чадаагүй гэсэн. Тэгвэл бүгдээрээ Батын хийсэн ирвэстэй холбоотой бичлэгийг үздэхээ хөө. Их хатны зам өгсөн намаа ерөөс нь яваад гэсэн. Би сонирхон Викторийн ард хэрэг хийж байгаа хэмжээд орсон бичлэг болж байсан. Оо чи тийм айран байсан уу? Тийм айран байсан. Гэтэ ерөөс намайг яваад гэсэн юм. Бас нөгөө төвшлөлтөй багш төлөөч юм. Багшаа би бичлэг хийж байсан газаасаа ерөөс байсан газрыг хэмжсэн хэмжилт мөн нүднээсээ 24 зайд байрлах утсан дээрх ерөөсний зургийн хэмжилтүүдийг хэмжихэд 8 дараа ингээд утсан геометри дээр ууланд явж байсан ерөөсний бодит хэмжээг
тооцоолох гэж чадаагүй л дээ багшаа. За тэгвэл бүгдээрээ энэ сонирхолтой бичлэгдэх ирвсийн зургийг ашиглан геометрийн тухай өмнөх мэдлэгээс сэргээ ирвсийн хэмжээг ойролцоогоор тооцоолцгоё. За чи туршилт хийсэн гэсэн чинь танай за. Яг ямар туршилт хийсэн бэ? Тэр миний нүднээс утас хүртэл 24 нэгж зай. Надаас ирвэс хүртэл 241 зай байсан. Харин утсан дээрх ирвсийн хоёр чихний хоорондох зайг би нэг гэж бодоод координатыг хавтгаад болох гэж чадаагүй л дээ. Багш энийг яг яах юм болоо? Зүйтэй. Тэгвэл бүгдээрээ Батын энэ асуудлыг хэрхэн шийдэж болох талаар хүн бүр эргцүүлэн бодорой. За мөн хосороо ярилцаж, аргаа тодорхойлороо, багаараа ярилцаж, төлөвлөлтөө хийгээрэй. Таван дээр юм шиг хоёр чихний ингэж тооцоолоод тэгээд хоёр санааг ирүү гэхээр зөв 5 дахь болох юм шүү. Тийм үү. Координатыг хавтгаад хэрсэн дүрсэлж болох бол Багш манай ерөөсөө ирвсийн толгойг 5 өнцгтөр загварлаж. за тэгвэл танаа баг ирвсийн толгойг зөв 5 өнцгтөөр загварчлаарай. Багш манай баг ирвсээ гурвалжангаар загварчлаа. За тэгвэл танаа баг ирвсийн биеийг гурвалжингаар загварчлаарай. За танаа баг яаж загварчлахаар болсон бэ? Бид нэр Батынуудыг геометрийн төвөд гэж үзээд координатыг эхийг А зэгээр, утсан дээрх зургийг А зэгээр, ирвсийг А1 зэгээр тэмдэглэе гэж утсан. За. Үүнийг компьютер дээр GeoGebra ашиглан хэлбэрчлэл амар юм шүү. За болж байна. Багуудын гаргасан санаа үнэхээр сонирхолтой байлаа. Багийн гишүүн бүр өөрсдийн дүрсээ координатыг хавтгаад загварчилж зураарай. За зүтгшиг тооцооллоо танилцуулаарай. Багшаа бид нар 8 дугаар ангидаа геометрийн өсгөлтийн коэффициентийг олох аргыг сурсан шүү дээ. Тэгэхээр Батын энэ зураг дээрх ирвсний чихний хоорондох зай 1 нэгж юм байна. Харин энэ Батын нүдийг координатын эрх гэж үзвэл Батын утасны утас болохоор 24 нэгж болно. Батаас ирвс хоёрын хоорондох зай 240 нэгж болно. Тэгэхээр коэффициентийг олохдоо 240-ийг 24-тэй хуваагаад коэффициент нь 10 болох юм байна. Тэгэхээр Бат утсан дээрх зургаа 10 дахин хамруулахад жинхэнэ хэмжээ нь олох юм байна шүү дээ. За баярлалаа. Одоо багууд гаргасан төлөвлөлтийнхөө дагуу координатыг хавтгаад загварчилсан дүрсээ байгуулж судалцаагаарай. Энэ үйлдэлийг гүйцэтгэхдээ Батын нүдийг координатын эхээр утсан дээрх ирвсийн нэг чихийг А24 тэг гэж нөгөө чихний цэгийг Б24 нэг харин нүднээс ирвэс хүртэлх зайг А1 240 тэг координата цэг гэж үзэж болох юм аа. Ойлголоо багшаа. B цэгийн координат нь 24 нэг учраас B1 цэгийн координат нь 240 байна. Манай баг зөв 5 үндэстийг ашиглан том ирвсийн толгойн оройн цэгүүдийг координатаар тэмдэглэж олъё. Тэгвэл манай ирвсийн толгой зүүн урд төл сүүлийн төгсгөлийн цэг 3-ыг авч ирвсээ том гурвалжнаа загварчлаад координатуудыг нь бодож олё. Тэгвэл би 10 дахин томруулсан ирвсний зургийг ашиглан хэдэн настай ямар урттай ирвс болохыг захин борчноос хайж үзье. Баг бүр өөрт оногдсон дүрсийн оройн цэгийн координатуудыг олж тэмдэглээрэй. Багууд дүгнэлтээ танилцуулаарай. Манай баг интернетээс ирвсийн тухай сонирхолтой мэдээлэл олсноо та нартай хүргье. Манай баг ирвсийн толгойг зөв 5 өнцгтөөр загварчлан оллоо. Эндээс харахад зөв 5 өнцгтийн оройн цэгийн координат нь бүгд 10 дахин ихссэн байна. Монгол оронд Монгол алтай, Говийн алтай, Хангай хөвсгөлийн улс,
Тэдгээрийн салбар улс зэрэг нийт 10 аймгийн 107 сумын нутагт 700-аас 1200 орчим ирвэс байгаа нь бүртгэгдэж тоологджээ. Цоохор ирвэс урт сунсан биетэй харьцангуй богино хөлтэй, урт сүлтэй. Бие гүйцсэн цоохор ирвэсийн биеийн урт нь 103-аас 130 см, сүүлний урт нь 92-аас 105 см, биеийн жин нь 23-аас 41 кг, тавхайн урт нь 9-өөс 11 см, тавхайн өргөн нь 7-оос 9 см ажээ. Сүүл нь жигд өтгөн үсрэгдсэн тул бүдүүн харагддаг. Үсэн бүрхүүл нь онцгой шигүү, сахлаг зөөлөн. Энэ нь хүйтнээс хамгаалах үүрэгтэй байдаг. Цайвар шаргалдуу үүлэн саарл дэвсгэр дээр тод дугуй хар толб бүхий гоёмсог арьстай. Толб хийнд биеийн хэсэг тус бүрт өөр байдаг. Тухайлбал хөвлий дээд толбгүй, толгой ба дух нь олон жижиг хар толбтой. Сүүлний дээд хэсэгт хоёр игнээ туурайрах уу хэлбэрийн толбтой. Сүүлний үзүүрээр хажуу тийшээгээ зөв биш хэлбэрээр өргөсөж 5-аас 6 хөндлөн цагрыг үүсгдэг. Бие гүйцхийн хэрээр толбон томорч сэрэгжин өнгөн дэвсгэр нь илүү ялгаран харагдана. Иймээс нутгийн хүмүүс зүсээр нь ирвсийг хар болон шаргал цоохор гэж хоёр ангилдаг. Хар цоохор ирвсийг залуу харин шаргал цоохор ирвсийг бие гүйцсэн ирвэс гэж ойлгоход буруудахгүй. Нас бие гүйцсэн ирвэс муурын төрдийн бусад амьтантай адилхан 30 шүдтэй. Түүний урт хил нь биеийнхээ цэвэрлэгэнд их хэрэгтэй. Ирвэс 18-аас 20 жил амьдардаг. Ирвэс бусад амьтнаас бомбайлах, өнчин модонд өөрийн сарвууныхаа мөрийг үдэх, хаданд үнэртэн шингэнээ цацах зэрэг зан үйлээрээ ялгардаг байна. Манай аймгийн Жаргаланд хайрхан ууланд 27, Бомбод хайрхан ууланд 17, Баатар хайрхан ууланд 34 орчим ирвэс байдаг ажээ. Дэлхийн байгаль хамгаалах сангаас зарим ууланд малыг ирвсээс хамгаалах торон хашаа барьж мөн Монгол банхар нохойг айлуудад өгч байна. Ирвсийн тоо толгойг тогтоох амьдралын зан үйлийг судалж танин мэдэх зорилгоор улс бүрийг камержуулжээ. Ирвсний тухай товч танилцуулга хийсэн багийнхандаа баярлалаа. Өнөөдрийн хичээлд хэрэг болох дүгнэлтийг 3 баг маань гаргаж ирлээ. Аг бүр өөрт оногдсон дүрсийн оройн цэгийн координатуудыг олж тэмдэглээрэй. Кан сөрөг нэг үед цэгийн хувьдах тэгш хэм. Кан эерэг нэг үед адилтгал хувиргалт. Кан тэг ба эерэг сөрөг нэгээс ялгаатай үед гометод хувиргалтаар нэгдүгээрт дүрсийн хэмжээ өөрчлөгддөг. Хоёрдугаарт дүр болон дүрсийн харгалзах талуудын харьцаанууд хоорондоо тэнцүү. Гуравдугаарт харгалзах өнцгүүд хэвээр хадгалагддаг гэдгийг сэргээн санацгаалаа. Өөрөөр хэлбэл А цэг А1-д, Б цэг Б1-д хувирсан бол А1, Б1 тэнцүү, К гүрчг нь АБ буюу гометдын харгалзаатай хэрчмүүд К коэффициенттай пропорционал хэрчмүүд байна. Өнөөдрийн хичээлээр гометдын дараалсан хувиргалтыг дэлгэрүүлэн үзэх болно. Сэдвээ дэвтэртээ бичээрэй. Та бүхэн өмнөх мэдлэгээ ашиглан дараах дадлага ажлыг хийцгэнэ үү? Агууд дүгнэлтэд танилцуулаарай. Ирвсийн хоёр чихний хоорондох зайг хэрчмээр загварчлан координатын хавтгад 10 см урттай зурлаа. Мөн анхны хэрчмийг 2-3 дахин хэсгэж зурсан. А цэгээр утасны дэлгэц А1 цэгээр ирвсийн дүрсэн. Батын хэмжснээр батаас ирвэс хүртэлх зай, утас хүртэлх зайнаас 10 дахин их байсан. Үүнийг GeoGebra програмд дүрслэж үзэхэд О цэгээс А1 цэг хүртэлх зай нь О цэгээс А цэг хүртэлх зайнаас 10 дахин урт байна. Мөн А1 цэгийн координат нь
А цагийн координатаас 10 дахин их байна. Манай багийн дүгнэлт мөн ижил 10 дахин ихсэж байна. Манай баг иргэсээ гурвчнаа загварчлан уг дүрсээ координатын хавтгад байрлуулан энэ O төвтэй 2 коэффициенттэй G1, O төвтэй 3 коэффициенттэй G2 хувиргалтуудыг хийлээ. Ингээд координатын ихтэй төвтөө анхны гурвалжин маань 6 коэффициенттэй геометрийн хувиргалтыг хийлээ. Эндээс үзвэл аливаа дүрсийг геометрийн хувиргалтаар дараалан хувиргавал үр дүн нь мөн геометрийн хувиргалт байна. Манай баг координатын хавтгад эрчим талын загвар тодорхой том боловчныг 2 удаа геометри явуулаа. Ингээд сүүлийн дүрийн координат нь анхны дүрсийн координатыг 6 дахин ихсгсэн байна. Өнөөдрийн дадлага ажлаар бид геометрийн хувиргалтыг хэдэн ч удаа дараалуулан хэрэгэлсэн үр дүн нь ямар байдгийг мэдэж авлаа. G дүрсийг O төвтэй 2 коэффициенттэй G1 гэсэн геометрээр хувиргаад дараа нь O төвтэй 3 коэффициенттэй G2 гэсэн геометрээр хувиргах нь анхны дүрсийг O төвтэй 6 гэсэн коэффициенттэй G3 геометрээр хувиргасантай адилхан юм байна. Өөрөөр хэлбэл эцсийн дүр нь дараалуулан гүйцэтгсэн геометрийн хувиргалтын үржүүр юм байна. Коэффициент нь K1-ийг үржих нь K2 байна. 2 дугаарт хэрв геометрийн K1, K2-ийн үржүүр эерэг 1 бол геометрийн үржүүр нь параллел зөөлт. K1, K2 коэффициентуудын үржүүр нь сөрөг нэгтэй тэнцүү бол геометрийн үржүүр нь төвийн тэгш хэм. K1 ба K2 коэффициентуудын үржүүр эерэг сөрөг нэгээс ялгаатай бол геометрийн үржүүр нь геометрид хувиргалт байна. 3 дугаарт геометрийн урвуу хувиргалт нь мөн геометрид хувиргалт байна. Өнөөдрийн үздсэн мэдлэгээ ашиглан компьютер дээрх тестийг ажиллаж өөрсдийгөө үнэлээрэй.
Гэртээ өнөөдрийн хийсэн үйл ажиллагаагаа дэс дараалан бодоод нэг дүрс сонгон авч зураад дурын коэффициенттэй геометрээр дараалуулан хувиргаарай. Дараа нь хувирсан дөрүүдийнхээ хувьд оройн цэгүүдийн координатуудыг болон коэффициентүүдийн үр журийг олж дүгнэлт хийгээрэй. Өөр өөрсдийн хийсэн даалгавраа ангийнхаа группт байршуулж бусдаасаа суралцаарай. Хэрвээ ойлгомжгүй зүйл байвал багшаасаа асуугаарай. Энэ хичээл ангийн группт тавигдах болно. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцож хамтран ажилласан шавь нартаа баярлалаа. За гэртээ очиж хурдан даалгавар хий да. Манай багийнхан геометрийн дараалсан хувиргалт гэдэг хичээлийг сонгоо авсан байгаа. Энэхүү хичээл маань 9-р ангийн геометри ан суралцгуун зорилт 9-ийн 7-гийн А, Б, В гэсэн байгаа. Суралцгуун үйл ажиллагаа бол 3 үйл ажиллагаа төлөвлөгдсөн байгаа. Нэгдүгээрт бол дүрсийг хувиргах, хувиргалтыг таних, хувиргалтыг координатаар илэрхийлэх. Хоёрдугаар үйл ажиллагаа нь дүрсийг геометрээр дараалуулан хувиргасан хувиргалтыг таних, геометрийн коэффициентийг олох. Гуравдугаар үйл ажиллагаа маань хоёр өөр төрлийн буюу параллел зөөлт, тэнхлэгийн тэгшхэм, эргүүлэлт гэсэн хувиргалтуудаар дүрсийг дараалуулан хувиргах юм аа. За яагаад бид нар энэ сэдвийг сонгон авсан бэ гэвэл нэгдүгээрт бол энэ хичээл маань геометрийн суур ойлголт байдаг. Хоёрдугаарт 9-р ангийн төлөвлөлтийн төгсгөлд үздэг. Гуравдугаар 9-р ангийнхны хувьд бол хүндөвтөр бодлогуудын тоонд ордог. За мөн мэдээлэл харилцааны технологиг ашиглан хялбар ойлгуулах гэсэн ийм учраас энийг сонгож авсан байгаа. За интеграцийн хувьд бол физикийн дурангийн өсгөлт, зураг зүй, технологи гэсэн хичээлүүдтэй бол агуулгын интеграц хийх боломжтой байхаар нь сонгож авсан. За видео хичээлийн маань зорилго бол математикийн хүнд болон хүндөвтөр сэдвүүдийг мэдээлэл харилцааны технологиг ашиглан хялбар аргаар ойлгуулах явдал юм аа. За цахим хэрэглэгдэхүүний шийдлийн хувьд бол бид нар баруун монголчуудын байгаль, дуу хуур, ан амьтныг бол онцлон харуулахыг бол бас давхар зорьсон байгаа. Мөн доктортой хөгжлийн боловсролын агуулгыг бол тусгаж өгөх гэснээр онцлог юм аа. Бид нар энэ сэргээн сануулах болон сэтэлжүүлэх үе шатынхаа хувьд бол энэ дурангийн өсгөлт болон одоо нөгөө нүднээс ирвсийн хүртэлх зай, одоо утас хүртэлх зайнуудыг бол зайн хэмжээг бол ашигласан байгаа. За шинэ мэдлэг олгох тэр үйл ажиллагаандаа бол нөгөө ирвсийн чихийг бол одоо хэрчмээр, биеийг нь бол гурвалжин дүрсээр, толгойг нь бол 5 өнцгтөр бол загварчлан авч үзсэн байгаамаа. За баттгал хэсэгт бол бид нар одоо энэ координатын бол дүрсийг бол ашигласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол коэффициент нь 3-1 байх үед 1 хувиргах, мөн 3 байх үед хувиргах хоёр маань үржүүр нь 1 буюу тухайн дүрс маань эргээд өөрөө гарч байхаар ингэж төлөвлөлтийг хийж өгсөн. За мөн дүгнэлт хэсэгтэр бол бид нар идеобридер болон бусад энэ нээлттэй их програмуудыг бол ашиглаж тестээ бол бэлтгэсэн байгаа. Тэгээд тэр тестүүдээ хүүхэд баг тус бүрд нэг 2 компьютер өгөөд тэрийг бол ашиглуулсан байгаамаа. За тэгээд анхны хичээл маань бол бид нар 2019 оны 3 дугаар сард бол хийсэн байгаа. За эндээ бол дурангийн өсгөлтийг бол ингэж ашигласан. За дараагийн сайжруулалтаа бол бид нар 2019 оны 11 сард хийсэн байгаа. За энэ дээрээ бол бид нар яг математикийн хичээл дээр бол загварчил гэдэг юмыг оруулж ирж бол нөгөө чих, бие, их бие, толгой хэсгийг бол дүрсүүдээр ингэж загварчилж оруулж ирсэн байгаа. За дараагийн сайжруулалт маань бол 2020 оны 9-р сард хийгдсэн байгаа. За энэ дээрээ болохоор бид нар нөгөө аль болох сурагчдыг мэдлэг бүтээлгэх, өөрсдөр нь дүгнэлтийг хийлгэх гэсэн энэ санаануудыг бол оруулж ирснээрээ онцлог юм аа. За тэгээд бид нар энэ хичээлийг бол хийснээрээ бол их олон зүйлийг бол сурч мэдсэн байгаа. За тухайлах юм бол зохиолоо бичих, видео хэрхэн хийх, зураг авалт хийх, найруулагчийн төлөвлөгөө гаргах гэсэн ийм зүйлүүдийг бол сурсан. За бидний хувьд бол бас бүгдээрээ тийм их сайхан байгаагүй, бас бэрхшээлтэй зүйлүүд их олон тохиолдож байсан. За тухайлах юм бол бид нар бол өөрсдөө нөгөө эвлүүлгээ хийж чадахгүй байсан. За мөн компьютерийн хүчин чадал маань бол хүрэхгүй байсан гэх асуудлууд бол их олон байсан.